За сайн бацхан уу. Өнөөдөр манай гэр бүл бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсан байна. За сайн байцгаана уу. Бид гурав шинэ гишүүнтэй болсон. Тэгээд энэ муурыг болохоор бид хоёр охиныхоо төрсөн өдөр зориулаад бэлгэнд нь авч өгч байгаа. Энэ нөгөө муур нь болохоор нөгөө цэсэн нүдтэй болдог. Бүдүүн. Юу гэдэг лээ? Бритиш муур байгаа. Тэгээ айгуу юу? Тайван муур байна. Гэт ингээ ерөөс яах ч вэ? Тэгээ тийм муур байна. Өнөөдөр тэгээд муурандаа нэр өгөх гэж байгаа. Тэгээд өөрсдийнхөө нэрийг нөгөө өгсөн байгаа. Чи юм ярих гэдэг юм шүү. За сайн уу гэж. Арай наагч, айлаагч. Манай охиныг аригүнэ гэдэг. Тэ? За эхний нэр болохоор Пика. За энэ нэр нь болохоор одоо өмнө бид гурав нэг муур, цагаан муур хүрчилж авч исэн. Энэ дээр зураг нь. Тийм энэ дээр зураг харагдана. Тэгээд тэр муураа өргүүлсэн. Тийм өргүүлжсэн. Тэгээд тэр нэрээ бас дахиад өгье гэж уг нь айгу бид хоёрын дуртай нэр ахгүй юу? Тэгээ ер нь өгье гэж бодоод дунд нь оруулсан байгаа. За дараачих нь болохоор өнөөгийн хүссэн урт насан гэдэг нэр байгаа. Одоо яагаад тэгэхээр өөрөө тайлбарлах хаа. За муур ер нь бол хүн шиг удаан насалдаг. Ер нь ихтэй 20 жил насалдаг. Тэгээ би 20 жил наслаарэ гэж урт насан гэдэг нэрийг санал болгож байна. За юу ш. За гурав дахь нэр болохоор Гарфилд. За Гарфилдыг ер нь бол мэдэх баха хүмүүс. Бүдүүн шармуур энэ дээр зураг нас гарна. Тэгээ тэрүүн шиг хөөрхөн бүдүүн тий? Хөөрхөн муур болоорой гэж ер нь одоо нөгөө бритиш ч ер нь бас л бүдүүн том хазартай болдсон шүү дээ. Тэгэнгүүт ер нь тэрүүн шиг гэж бодоод энэ нэрийг сонгосон. За дараагийн нэр болохоор Неко миний сонгосон нэр байгаа. Японоор муур гэсэн үг ээ. Тэгээд энгийн мөртлөө айгу ер нь зүгээр санагдтыг. Тэгээ санагдаад. Тэгээ ийм дөрөв нэр байгаа. Одоо энэ дөрвөөсөө одоо муураа өөр сонгуулнаа. За явсан. Цайвар сарл муур. Гарфилдыг сонгосон. Энэ бас гоё нэр шүү. Яг гоо. Бас гоё нэр. Тэгээ одоо яг муурныхаа нэрэнд одоо чихэн шивнэ шүү дээ. Оо тэгэж Гарфилд. За манай муур Гарфилд гээд нэрийг сонглоо. Энэ нь болохоор одоо нөгөө тарган цатгалан бүдүүн болоорой гэж өгсөн ерөөлийн нэр маань байгаа. Гэтэ ер нь бол урт насан сонгоцсон бол өөрт нь бол хэрэгтэй л байсан. Одоо чихэнд нь шивнж одоо нэрийг хайрлая шижирднэ. Оо юу гэж аав нь хайрлаа шүү дээ. За тэгье. Гарфилд. За. Чи өг нь урт насан л гэж өгөхөр юм ба тий? Би урт насан л гэж өгөхөрсөн. Гэтэ хоёул хамгийн хайржсэн тэгэл Гарфилд. Би амьтанд ер нь нэг гадаад нэр өгөхөр нэг жоохон тийм худлаа санагдаад юм аа. Яагаад ч. Би эмэлтэй хэсэг бол нараа гэж өгсөн. Эхэлтэй. За энэ одоо юу гэж тавчилж дуудах юм бэ? Яг дуудахаараа Гарфилдаа л гэж дуудах юм. Гарфилдаа гэхээр арай сонир байгаа. Гарфи юм болоо. За тэгжэл явах юм. За тэгээ манайхаа одоо ингээд амьтан тийжэхтэй болохоор одоо өөрийнхөө яг гэр бүлийн гишүүн гэж бодоод цаашдаа одоо хамт байх
одоо гэр бүлийн гишүүн гэж сайн хайрлаж хамгаалж одоо өсгөж байгаарай. За тэгээд ер нь хүмүүс одоо нэг анхны сонирхлоороо тий хөөрхөн юм байна гэж нэг бодоол одоо амьтаа авдаг нохоо ч юм уу муур ч юм уу аваад тэгэл нэг сонирхол нь буурахаар ер нь гаргаа хийцдэг. Тиймэрхүү одоо зөндөө болсон шүү дээ. Яс бус юм байж болохгүй. Тэгэхээр одоо яг одоо цаашдаа 10 жил 20 жил тий хамт амьдрна гэж бодоод яг одоо гэр бүлийнхаа нэг гишүүнийг гэж бодоод тэг хайрлаад явж байгаарэ. За баярлаа. Баяртай. Баяртай. Яаж. За яг үний эрэхтэй юм байгаа шүү. What does the fox say?